Сайн уу манайхан. За, ануун удаан хугацаанд бичлэгээр уулзсангүй. 25 оны 6 сард би Москвад ижсэн чинь манай нээж гарч ир намайг ингээд шууд Беларусь руу аваа явцсан. Тэгээ бит хоёр Москвагаас Минск руу нэг цаг гарна л нисээд очсон. Онгоцондоо суугаад бараг онгоцноос буухалсан байсан. Тэгээд бит хоёр чинь Минскэд нэг 3 хоног лөө 4 хоног лөө ямар ч ийсэн айгуу гоё аялаад ирсэн. За өглөөний зайгаа өгчийн маа найз гэж өгч байгаа. Тэр сайхан идэх бэлтгэлтэй л. Тийштэй нэ. Басан доо. Болцсон байна уу? За манай найз Азуулагийн 10 жилийнхэн ангийн залуу Минск хотод суурч амьдардаг байж таарад тэгээ бит хоёрыг онгоцны буудлаас шууд тосч яваад амьдрах газар руу маань хүргэж өгсөн. За тэгээ ер нь Минскт аялсан бүх хугацаанд айгуу сайн туслаад гой газруудыг нөзүүлж харуулад үнэхээр их буян болсон. Тэгээ битэд бол ер нь эхний өдрөө бол нэлийн төвөр нь гадуур дотор явсан. Янз бүрийн юм үзэж хараа сонирхоод тэгээд манай найз гоо сайхны юм харыг гээд нөгөө сайхны дэлгүүртээ бараатай том дэлгүүрт нь орж явж гин. За би энэ цахилгаан гутж гин. Давай нас дийдсэн. Bitte, warum soll das so? За таашаа. Манай хоёр нэт онгоцоочлоод ч байгаа бос зэвэ. Тэгээ би камераар явах чинь. Яа. Хоёулаа таарай. Амар байна хоёр харж байна. Би жоохон дэмжээд үгүй. Энэ шоуд урдж байгаа байхгүй би. Давай, чуть-чуть. Немного. Давай. Чуть-чуть. Держи. О, молодец. Мы смогли. Немножко. Давай. За, энэ шоу бас хийчихгүй байна. Наач үстэй. Талцсан. За ингээд та сая анзаарч харсан бах. Яг Минскийн төвөөр нь ийм мөрөн урсж байгаа. Тэгээд энэ гол мөрөнгөөр нь бид гурав хальт одоо ийм заваа аялал хийж байгаа. Тэгээд хөтлөж ийсэн. Заваа хөдлөхийн тулд бусдын заваа хөдлөхийн тулд. Тэгээд яг энэ голынхаа эргийн дагуу гоё алхаж болно. Мотоцикл, байк энэ төр унаад сайхан давхиж болно. За энэ удаа Беларусын Минск хотод ирсэн байна. Тэгээд айгуу гоё тайван намуухан тийм хот байна. Айгуу таалагдж байна өнөөдөр анхны өдөр. Тэгээд нартаах юм болоо гэсэн чинь манайс дэрс. За ингээд би найзынхаа суугаад салхи татуулан давхиж байна. Найзыгаа тас дэврээд зөөлх яваад өгөөж гээд чугуусан. Тэгээ яг зөөлх явж байгаад бичлэг хийж авч байгаа байхгүй. Тэгэхгүй бол манай хүн бол өгтлээ давхин галзуу юм шиг. Чи тоон гэж нэрсдэг юм шиг байна. Москвагийн энтхийн метро гэх юм. За Минскийн метро бол аюу үзэмжтэй, цэгцтэй, цэвэрхэн санагдсан. Зарим станц нь аюу гоё архитектуртай, урлагийн бүтээлтэй, цөөхөн шугамтай гоё юм байна лээ. Беларусь улсын Минск хотод очлох байгаа бол энэ газраар заавал ороод гараарай. Аюу гоё орчинтай. Тэгээд үнэхээр амттай кейктэй шүү. Тэгээ манай нэг санал болгоод бид хамтдаа орсон. Тэгэхээр таалагдсан 10-аас 10 өгмөр юм уу? Гоё газар байсан. Ариуцэр үнэн гоё. Чи ингээд үлгэр яваад байх юм. Свалил мешок на спину и пошел искать.
За Минск бол өстой ном ногоон хотелээ, парк, цэцэрлэгт хүрээлэн голын эргээр нь алхахаар нэг тийм гоё амар тайван мэдрэмж төрж исэн. Түүхэн дурсгалт газрууд болон хуучны архитектуртай барилгууд нэлээд харагдана. Гэхдээ орчин үеийн барилгууд ч гэсэндээ байгаа. Айгу өвөрмөц ил хот шиг санагдсан надад. За бид гурав бол эхний өдрөө Белорусаар төвөөр нь нэлээд их алхсан. Энд тэнд очиж үзээл, зураг даруулаад, хоол идээл яваад исэн. За тэг явж байгаад энэ сүмийг бас сонирхож орж үзсэн. Энэ үн айгу гоё сүм байгаад гэхдээ бид гурав энэ сүмээс хөөгдөж гарсан л та. Бид гурвын хувцлалт болохгүйсэн. Тохирохгүй сүмд, ариун сүмд. Тэг гар гээд хөөгцөн. Тэгэл нэг мэдсэн чи орой олцсон бид алхаж байгаад нэг хятад бар орж бахан гадаад найзтай болсон. Цагийг зугаатай өнгөрүүлсэн. 1 2 3 4 надад За одоо энэ аяллаа хамгийн мартагдахааргүй хэсэг гарах чинь манай найз хамраа цололдаад эмэг зүнэ гэд бид гурав ийшээ орсон баггүй юу. Тэгсэн чинь би аюу тийм гинтэн шийдвэр гаргаад найзтайгаа хамт хамраа цолоод эмэг зүцэн. Тэгээд бит хоёрын хамар 2 өдөр өвдөж явсан. Тэгтээ зүгээрээ. Бисаа энийг хэлэх гэж уйлаа нэзүүдээ. За өргөлжлүүлээд юм идэхээр явчихин. Бас л гоё амттай хоол идсэн. Маш тэгэж шалгаж Бараараа өрөө. Нэмч нь өстө идэл. Баатраа. Чи тэр өстө. Аханд ороод бөөндөө юм яриад инээлдэж хөрөлтөс сууцгааж агаад юу их үү гэд ярилцаад бильярд тоглоё гэж шийдээд бильярдны газар руу явж гинэ. За баг 3-4 цаг бильярдаад гэрлүүгээ харьсан. Without you, now I got a ball, now I got a ball without you, now I got a ball. You cross me once, it's fuck you. Өнөөдөр гэхдээ амар урт өдөр байлаа. Гэрлүү орох чи. Өгтлээ бильярд. Гэр гиснээс та хэдэд 3-4 хоног байрлсан байраа харуулъя. За энэ амьдрах байрны галууны руу харагдчихээн. Хамгийн гоё хэсэг нь ингээд харагдах байж байна. Өнөр санаас манна найзын захиалж идсэн энэ стейк нь 355 белорус рублийн үнэтэй байсан. Энэ газар надад ихтэй таалагдсан 10-9. За маань найзтай дөнгөж хоорондоо танилцаад аялын тухай ярилцж байгаа л гинтийн шийдвэр гаргаад за Белорус явах болсон. Хоёулаа билетээ захиал. Тэгээд манай найз улирлын шалгалтуудаа өгөөд би болохоор улсын шалгалтаа өгөөд анхны хайртаа орохоос өмнө хальт явчаад ирээ Белорус явчаад ирсэн. Тэгэхдээ бид хоёр тэгж айхтар төлөвлөж бэлдээгүй хэрнээсээ маш гоё аялал болсон. Олон газраар яваад шинэ хоттой танилцаад гоё дурсамжтай юмнууд хийгээд ер нь их гоё явсан. За тэгээ хамтаа аялсан найзтай үнхийгээ баярлалаа гэж хэлмээрээ супер эсэн шүү. Би нэг иймэрхүү бичлэгнүүд хийгээд идэв шүү дээ. Тэгсэн чинь манай найз бүр айгаа хөрхөн бичлэг хийж өгсөн.
мэдрэмж өгөхөөр намуухан гоё хат байсан. Тэгээд хүмүүс нь ч гэсэндээ төлгөөхөн ярьж байгаа нүртэл айгу тийм удаан темпээр ярьдаг санагдчих надаа. Нэр сонирхоод үзсэн чинь дэлхийн 2 дугаар дайны үед бол энэ хотын 80% нь дайнд сүдчихсэн юм байлээ. Тэгээд дараа нь мэдээч хотоо сэргийн босгоод дахин засварлаад шинээр төлөвлөсөн юм байлээ. Гэтэ энд явахаараа бичлэг хийхээ мартсан байсан дандаа. Тэгэл хаяа нэг санахаараа битсэн дүрснүүдээ эвлүүлээд энэ бичлэгийг хийж байгаа шүү. Сонгийн. Би уугаа. За. За эндээс бол шүний миск маш гоё үзэсгэлэнтэй тод харагдаж байгаа. Тэгээд энд бол суугаад амар санагдчихсан. Тэгтээ гэрлэг харахаар явсан. За тэгээд замаараа бид гурав дэлгүүр ороод нэг уух юм авсан. Тэгээд баг зэрэг уух юм аваад гэрлэг ороод жоохон бодч юм амар сууж байгаа амарсан. Ер нь маргааш нь нисгчээсэн болохоор бас нэг их уух юм аавгүй. За энэ болохоор гэртээ ирээд гэрийн цонхноос гадна талбайг харж агаад хийсэн бичлэг багш байна. За тэгээл нэг мэдсэн чинь маскараа буцаар болсон байсан. Тэгээд маш гоё цэнгийг агаартай тайван амгалан хотоор аялсандаа баяртай байна. Энэ хүртэл бичлэгийн маань үзсэн та бүхэндээ бүгдэнд баярлалаа. Энэ бол Беларусь аялын бичлэг байлаа. Тэр одоо энэ бүх хийж байгаа бүгдийг нь авч орохын тулд одоо өөр арга байхгүй. Хараад байна уу? Үрээ. Өөр яах вэ юм хоёлаа. Энийг ихтэй хасаараа зааш. Тэгтээ зарим их хасаад инжүүлчихсэн. Тэгтээ бүр арай. Хөө ихтэй ийм өмд амар ашигтай юм надаа. За. Йоо. Одоо энийг штэ тий. Энийг хаашаа юм.